За сайн байцгаана. Энэ өдрөө мэд. Тэгэхээр бид нар онлайн хичээлээ өргөжлүүлэх гэж байна. Тэгэхээр юуны түрүүнд бид нар нарны тухайгаа бол яриа явуулсан байгаа. Бүх ордон дээр нарны байрлал ямар байхтлаа. Дараа нь бид нар суурга аргийг ярьсан байгаа. Суурга ариг бол тухайн хүний хайр дурлал хэрхэн ямар хүнд дуртай, ямар хүнд татагддаг, мөнгө санхүү бас харагддаг. Энэ удаа бид нар бол та бүгдийг төрж байх агшны таныг төрж байх үед зүүн зүг талаас мандаж байсан тэр тухайн ордны талаар ярилцах гэсэн. Энэ бол тухайн хүний төрсөн цагтай холбоотой, өдөртөө биш, сартай биш. Энэ бол таныг төрж байх үед, тийм үү? Яг төрж байх үед зүүн зүг талаас мандаж байсан орд буюу таны төрсөн цагтай холбоотой гэдгийг хэлмээр. Тэгэхээр юуны төрөнд бид нар хоньны ордоос эхлэх гэж байна. Тэгэхээр хоньны орд мандаж байсан цаг мөчлөх төрсөн хүн ямар байд юм бэ гэж. Тэгэхээр хоньны орд бол юуны төрөнд бол хамгийн ихний, хамгийн анхны одоо орд. Нэг сурал хүүхэд ч гэсэн үг. Хүүхэдтэй төстэй. Та бүхэн одоо хоньны ордны талаар ер нь төсөөл авах ер нь хүүхэдтэй тийм төстэй замтай. Хүүхэд бол тийм үү би ер нь бол хоньны ордны өрөө бол тийм шүү дээ. Би бол би гэсэн нэг тийм нэг одоо юу гэдэг хатуудлын гэдэг юм уу? Хатууд тал гэхээсээ илүү тийм нэг аминчхан хүүхэд чи тийм аава ээжээ надад одоо жихэр авч өгөхгүй би уйллаа ч юм уу. Эсвэл би тэрийг аавна. Эсвэл юу гэдэг ээж нь хоолой гэдэг бол ээж наа хоолч аав тгөө би аавын хоолой гэдэг ч юм уу. Тийм шулуух юм. Тийм маш шулуух. Ер нь бол хоньны ордны энэ ном хоёр бол за арслан бол арай гайгүй. Энэ гурван гал мохоттой ордны хонь ном хоёр бол маш шулууханд яригддаг хүмүүс байдаг. Ялангуяа хонь бол бүр тийм одоо түүхий талдаа гэдэг нь хэтэрхээ тийм шулуухан байдаг. Тэгэхээр тухайн ордонд тухайн хүнийг төрж байх үед тухайн орд мандаж исэн хүмүүс бол ерөнхийдөө нэг тиймэрхүү зан ашны хувьд байдаг. Ялангуяа мандаж байгаа орд бол тухайн хүний нэг тийм одоо танихаасаа илүү тийм үү хүнийг нэг таниад ирэхээр нарных нь байрлал нарыг нь олж хардаг бол эхлээд нэг хүнд одоо юу гэдэг нэг тийм одоо мэдрэмж төрүүлдэг тийм үү анхлаад хүнтэй дөнгөж нэг танилцаад удаагүй байгаа тэр одоо гаднах дүрх байд юм уу тэр физик биетэй нэг холбоотой байдаг. Тэр бол одоо энэ мандаж байгаа ордтой тэгээд одоо хайцуулж ярьдаг. Төрсөн төрөх үеийнх нь нарны байрлал, сарны байрлал энэ бол тухайн хүнийг таньж байж тэр гайгс тэр байрлуудын зан чанаруудыг олж авдаг. Мандаж байгаа ордоос физик биетэй холбоотойгоос гадна хамгийн анх одоо хүнтэй тааралдаж уулзрахад нэг тийм санамж буулгасан ч байд юм. Нэг сурвал одоо орон зурхаа маск гэж нэрлэж болно. Цаад нарны байрлалынхаа өмнөр тэр мандаж байгаа орд нь маск болж байдаг. Тэгэхээр хоньны ордынхан бол маш товчхондоо тийм хүүхчиг дуу дэвчээргүй маш дэвчээргүй хүмүүс байдаг. Одоо тэрэндээ их анхаарах хэрэгтэй. Тийм үү? Одоо би ерөөсөө энийг хиймж байд юм уу? Эсвэл найзууд нь гарч ирээд за бүгдээрээ дархан явцгаая гэвэл одоо юу гэдэг за тгий ч юм уу тийм хөөрөв тийм дэрс хийсэн хүүхдтэй төстэй хөгшөрсөн ч гэсэн хүүхэд зангаа тайлдаг бай. Тийм хүмүүс энэ ордны бүх хүмүүсүүдийг урдаа байлгаж байгаа. Тэгээ одоо шатрын тэмцээн ч юм уу одоо ямар нэг уралдаан тэмцээн зохиоход бол хоньны ордныхныг бол энэ бол төрөлхийн тийм тэмцэгч хүмүүс байдаг. Манлайлагч, лидер гэдэг юм уу? Тийм хүмүүс байдаг. Гэхдээ тухайн хүний тэр мэдлэг бол бархас бодтой холбоотой. Тэгэхээр мэдлэггүй өдөртөгч бол өө тишээ залаад авч явах ч байд юм уу? Тэр мэдлэгтэй холбоотой биш. Энэ бол зүгээр хүмүүсүүдийг хийж манлайлж уриалах тийм төрөлхийн авьяастай хүмүүс байдаг. Хоньны ордынхан түрэн байсан тэмцэх маш чадвартай. Бус орднуудыг аваад нэгэн уралдаа тэмдэг зохиолоо гэж бодоход хоньны ордынхан бол цаанаасаа бүр ингээд тэрэнд оролцоод яллаа гэсэн. Тийм үү? Зүгээр нэг юу гэдэг оролцсон биш. Тэр уралдаан тэмцээнд бол тэрийг дээрээсээ ялна гэсэн тийм зорилготой, хандлагатай тийм тэмцэгч хүмүүс байдаг. Тэр нь зарим тохиолдолд бас өөрсдөө бас одоо амьдралд нь тэмцэл авчих гэдэг. Хэд их юм тэмцэгч. Зарим тохиолдолд их тийм амиа боддог хүмүүс байдаг. Их тийм амиа бодомтохоор өөрийгөө яадаг бол өөрөх нь ураа би бол би гэсэн ураатай болохоор хүүхэд чи тэгээ надад олон жихэр өг гэдэгтэй адилхан бас нэлээд тийм амиа боддог тийм үү. Одоо ялангуяа хин эсрэг орд болж инлүүр бол гайгүй шүү дээ. Хоньны ордынх бол маш их амиа боддогоос гадна нэг тийм юу гэдэг тэмцэх чадвартай тиймэрхүү байдаг.
Тэгээ хоньны ордны энэ бол гал мохоттой ориглон дэврүүн аливаа зүйлийг үүсгэгч, тэмцэгч тий бид түрүүлсэн манлайлагч хоньны ордных бол тийм байдаг. Энэ ордны хүмүүс бол дүрс гэсэн ууртай байдаг. Дүрс гэж уурдаад нэг уурлахаараа бол маш эвгүй уурладаг. Өш хонцон одоо юу гэдэг нэлээд тийм уурлсан тохиолдолд тэр нь дүрс гэсэн мөртлөө бас эргээд алга болох нь тайвшрахтай гайгүй. Тайвшраад тийм үү сүулдэ магадгүй за энэ бол миний буруу байсан ч гэдэг юм уу. Гэх мэт зүйл хилээ явж иж магадгүй. Уурны хувьд бол тэрс гэсэн гинтийн ууртай уурлахаараа маш эвгүй тийм байдаг. Тэрнээс гадна уур нь бол тийм одоо өхрийн орчигч байдаг юм тийм удаан биш. Нэг уурн гарахтай амархан уурн гарахтай хвчнээ өөрсдөө буруутгах хүмүүс байдаг. Эдгээр улсууд бол тийм одоо харж байхад бол ялангуяа энэ орд мандаж байсан хүний одоо жишээ нь дөрөв дахь бол ээж нь байдаг. Ээж нь эсвэл одоо гэрийн одоо эмэгтэй байсан ч юм уу те нөхөр нь одоо ажил мөнгө санхүүг нь авчирдаг. Гэртээ ээж нь зүгээр одоо гэртээ гэрийн асрагч, гэр хүүхдүүдэд асардагч байт юм уу? Тиймэрхүү байралтай байдаг. Мөн эхнэрийн хувьд бол их хазтай. 7 дахь өөрөөс нь 7 дахь гэрэн дээр нь жинлүүр байдаг. Маш тийм үсгэлэнтэй тийм гэр бүлийн хүнтэй суух, тааралдах төхөрч байт юм уу те? Тийм хүн байдаг. Албан тушаалын хувьд бол ялангуяа хоньны орд мандаж байхад төрсөн юм. Албан тушаалын хувьд бас нэлээд тийм донслогоотой байдаг. Учир нь бол ард хортод дээр нь цанчир гараг байрлсан байдаг. Нэлээд тийм сүүлээр 30 гарсны дараагаар зэгцэрж эхэлдэг ажил төрөл нь. Тэрнээс өмнө бол нэлээд тийм донслогоотой байдаг. Тийм орд юм. Маш товчхондоо бол нэг юм байна. Өөр хоньны ордны талаар яриад ах зүйл бол яг зүгээр сануулхад бол хэд их уур уцаартай тэрнээсээ их гарч байх. Учир нь бол энэ ордоор ангар гараг удирддаг. Тийм уур уцаартай ч юм уу болсон тохиолдол ч юм уу те ялангуяа спортоор маш хичээлэгчтэй ангар гарагийн эрчим хүчил маш хүчтэй нөлөөтэй байдаг. Одоо тэ аль нэг ордод ч ангар гараг орж мэдэгддэг тэн дээр нь. Тэгэхээр хэрвээ тиймэрхүү уур уцаартай болсон тохиолдолд тэрийг спортоор хичээлж биенээсээ гадагшлуулах хэрэгтэй тэр эрчим хүчийг. Тэгэхгүй бол гэр бүл дотор ч уур амьсгал дотор ч тийм эрс тис хийсэн тийм одоо юу гэдэг хүмүүсүүдийг бас ондоосон байд юм уу. Тийм гинтийн одоо их тийм мэдгэхэд хэцүү шүү дээ. Хоньны ордыг бол юу гэж хэлэх, дараа нь яах бол гэсэн, дараа нь юу ч хийгээд явж иж магадгүй нэг тийм таалагд одоо юу гэдэг нь тайлэгдэшгүй тийм үү. Одоо хомгч гэсэн адилхан ер нь тийм зүйл байдаг. За тийм зүйл дээр бас та бүхэн анхаарах хэрэгтэй байх. Тэрнээс гадна хайр дурлалын хувьд бол эдгээр хүмүүс бол маш эрх чөлөөтэй байдаг. Хайр дурлалын хувьд бол эдгээр хүмүүсүүдийг суур гарагийн нөлөөлөл яг энэ харагдана. Гэхдээ уг хүний бас мандаж байгаа орд нь өөрт нь маш чухал байдаг болохоор тухайн хүнийг бас тийм эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хитрхи юм дээр их одоо хааж болохгүй. Тухайн ордны хүн ч гэсэн өөрөө маш эрх чөлөөтэй ажил хийх хэрэгтэй. Эрх чөлөөтэй ажил. Ялангуяа хоньны ордны хүн бол Аслан хонь хоёр бол бусдын өвийг авах нь маш бага байдаг. Яг тэд бас сонсдог. Гэхдээ тэр шүүмжлийг сонсохдоо тэд нар бол нэг тийм сонсоогүй төр үзүүлсэн мөлөө дотроо тэрийг сонсч идэг хүмүүс. Тэгэхдээ олон нийтийн өмнө ч юм уу тухайн хүнийг шүүмжлэх, тухайн хүнийг одоо юу гэдэг буруутгах байт юм уу. Тийм зүйл нь маш дургу, зөрүүд. Гэхдээ зөрүүд гэхээс шүүмжиг бол сонсдог. Гэхдээ тийм бусдын өмнө нэр төрлөө нь халтсан байт юм уу. Тийм зүйлэнд их дургу. Одоо яг дарган ч юм уу, захирлан ч юм уу тийм хөөхөд их тийм дургу хүмүүс байдаг. Бусдын одоо зүйлийг уучлал тайлбарлах, тийм зөөлөн тайлбарлахгүй бол бас тийм юмдаа сонсох их дургу хүмүүс байдаг. Тэгэхээр эрх чөлөөт тийм ажил хийвэл өөрсдөө их сайн. Тэрнээс гадна хайр дурлалын хувьд бас одоо эхнэр нь нөхөрч байд юм уу тэрийг их тийм эрх чөлөөтэй өөрийнх нь юм нь өөрийг хийлгээд бас байх дуртай. Тэгэхээр эрх чөлөөт нь одоо хамгаал одоо хаалтах ч юм уу тэ чи тэгтгээ найзуудтайгаа орой явж орж байгаа дэ ч юм уу тэ гэх мэт зүйлүүд бол эдгээр их тийм дургу байдаг. Тэгэхээр тэр талаар нь бас бодож үзэх хэрэгтэй. Тэрнээс гадна хоньны орд мандж байсан хүмүүс бол маш дурламжтай байдаг. Эдгээр бол 40 хүрсэн ч 50 хүрсэн ч гэсэн анхны харцаар дурладаг ч юм уу. Би түр хэлсэн. Гэтэ хүүхэд шиг зантай. Тийм тэрнээсээ болоод маш дурламжтай хүмүүс байдаг. Анхны харцаар бол амархан дурладаг. Тийм болохоор бас нөгөө нэг хэцүү тал нь бас гэр бүлээс гадуурх одоо юу гэдэг салж нийлэгч байд юм уу. Тийм зүйлэнд их өртөмтэй байдаг. Учир нь бол хаврын үлэр шиг те гинт тэгж ахсдаг. Гинтийн одоо юу гэдэг зүйлэнд их тийм дуртай.
тийм хүүхчиг тийм хүмүүс би олон хэллээ. Маш товчондоо юм байна. Энэ ордонд төрсэн хүмүүс бол одоо спортлог төрлийн тийм үү? Спортоор хичээлэл маш сайн. Спортоор одоо мэрэгжил болгож явуулах сайн. Мөн тэрнээс гадна цэрэг армийн ажил их сайн. Удирдах болон мөн би түрүүн юу гэж ярьжлаа. Удирдах болон мөн тийм их чөлөөтэй тиймэрхүү ажил эдгээр хүмүүст их зохино гэж хэлмээр байна. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Энэ бол та бүгдийн төрөх агшны мандаж байгаа орд юм. Эсвэл энэ талаар одоо асуулт асуумаар болно. Имэйлэр чи мессеж яриулж болно. Анхаарал хандуулсан баярлалаа.